Хаан Хясан мөөгийг тариалахад тэжээлт орчны бэлтгэл, үр суулгалт ба бойжилтын үе, ургалтын үеийн зохицуулалт болон ургац хураалт зэрэг үйл явц багтана. Одоо эдгээр тариалангийн ажиллагаа бүрийг авч үзье. Эхлээд мөөгийн хөрсний үүрэг гүйцэтгэдэг тэжээлт орчныг бэлтгэн үү. Хөрөөний үртэс Эрдэнэ шишийн дайвар бүтээгдэхүүн болон Хясаны бүрхүүлний нунтгийг тогтсон харьцаагаар холно уу. Тэжээлт орчин 65-аас 70% чигшилтэй болох хүртэл ус нэмж эсвэл тохируулно уу. Тэжээлээр савыг дүүргээд тэдгээрийг тавцан дээр байрлуулно уу. Дахин хэрэглэсэн тавцанг цайруулах уусмалаар урьдчилан ариутгаад цэвэр орчинд бэлтгэх шаардлагатай бөгөөд савны гадаргуу дээрх аливаа бохирдлыг арчиж цэвэрлэнэ үү. Дүүргэсэн савыг өндөр температурт бохирдлыг устгах зорилгоор ариутгалын өрөө рүү зөөвөрлөнө үү. Савнуудыг ойролцоогоор 75 хэм хүртэл урьдчилан хөргөөд цааш нь ойролцоогоор 17 хэм болох хүртэл нь хөргөнө үү. Хөргөлтийн үеэр тэжээл нь хөргөлтийн өрөөний агаарыг их хэмжээгээр шингээдэг тул өрөөг сайтар цэвэрлэж ариутгах нь үү. Савнд мөөгийн үрлүүрийг нэмэх үр суулгах үйл явц нь чухал алхам бөгөөд голдуу автомат үр суулгагч ашиглан гүйцэтгэдэг. Автомат үр суулгагчийг ашиглах үедээ гадна талын спрус үүсэх бохирдлоос сэргийлэхийн тулд ариун цэврийг чанд сахино уу. Сүрэл жиг дуургах нөхцөлийг бүрдүүлэн бойжилтын өрөөг тохируулно уу. Үр суулгалтын дараах 15-аас 28 хоногт амьсгалын идэх нэмэгддэг тул хангалттай агааржуулалт хийж байна уу. Бойжилтын дараа хөвгц эсвэл шавжаар бохирдсон савнуудыг сонгож авч хайно уу. Өнгө өөрчлөгдсөн толбоо, гадаргуу дээрх хүүн мэд ургалт, эсгэлэн эсвэл муудсан үнэр, болон хорхойны шүүдэс эсвэл хүрэнцэр зэргийг бүгдийг нь авч хаях ёстой. Дараа нь хөрсний гадаргуугийн зарим хэсгийг хусаж аваад савнуудыг эргүүлж доош нь харуулж ургалтын өрөөнд шилжүүлнэ үү. Мөөг бүрэлдэж эхэлснээс 3-аас 5 өдрийн дараанаас шингэлж тасдаж эхэлнэ үү. Зөвхөн хэлбэр сайтай, эрүүл залуу мөөгнүүдийг үлдээгээд үлдэгдлийг нь зайлуулна уу. Ургалтын үе шат бүрд орчин зохих ёсоор тохируулна уу. Гэрлийг бүдэг бөгөөд шууд тусахгүй байхаар байлгана уу. Нүүрстрэгчийн давхар эсвэл өндөр түвшинтэй байх нь ишийг нарийн сунсан урт болгож чанарыг муутгадаг тул 2 цаг тутамд 10 минут агаар сэлгэлт хийн үү. Мөөгийн малгай нээгдэхээс өмнө хэмжээнд тохиромжтой болсон үед Хаан Хясан мөөгийг хураана уу. Ерөнхийдөө Зузаан бат бүх иштэй 5-аас 7 см малгайтай байх нь хамгийн тохиромжтой. Мөөгийг зөөлөн барьж урагшин түлхээд дараа нь арагшин нугалж үндэснээс нь салгана уу. Үндсийг нь хутгаар тайрахгүй байхад анхаар. Бохирдлоос сэргийлэхийн тулд мөөгийн малгайнуудыг хооронд нь нийлүүлэн агаар сайн нэвтрэх хайрцагт байрлуулна уу. Чийг ба шинэлэг байдлыг хадгалахын тулд суурийн жижиг хэсгийг үлдээгээд мөөгийг гараараа авч салгана уу. Гэмтсэн өнгө нь хувирсан эсвэл малгайг нь хид дэлгэсэн бүх мөөгийг гаргаж хайна уу. Ургац хураасны дараа савнуудыг дахин ашиглахын тулд нэн даруй хоосолж ариутгана уу. Энэ нь хөдөө аж ахуйн ажилчдад зориулсан тухайн ургамалд тохирсон тариалангийн дадлын гарын авлага юм. Баярлалаа.